Сайн байцгаана уу? Би СИСУ сургуулийн сэтгэл зүйч Сарангаа байна. За өнөөдөр би хүүхдийн тархины хөгжил болон тоглоом нь хоорондоо ямар холбоо хамааралтай болох, мөн тоглоомд суурилсан суралцах арга барил нь сурагчдын оюун ухаанд ямар чухал нөлөө үзүүлдэг болох талаар ярьж хуваалцах гэсэн юм аа. За тоглоом бол цагийг зөвхөн хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан зүйл бол биш. Харин тархи хөгжүүлэх хүчрхэг хэрэгсэл болж чаддаг. За яаж вэ гэхээр хүүхэд тоглох үедээ өөрийгөө илэрхийлж, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлж, мөн бүтээлч сэтгэх үеийг хөгжүүлж байдаг байна. За жишээлбэл багаар тоглоом тоглолоо гэхэд шудраг ёс, харилцан тусалж дэмжих, дүрм зааврыг мөрдөх гэх мэт ийм чухал чадваруудад суралцж байдаг. Тэгэхээр эдгээр чадварууд нь зөвхөн сурлагт гэлтгүй, хожим нь бас асуудал шийдвэрлэх, бүтээлсдэх үү гэх мэт энэ хүү чухал танин мэдгэн чадваруудад нөлөө үзүүлж байна. Үүнээс гадна 2024 онд хийгдсэн мета судалгаан дээр тоглоом тоглох нь хүүхдийн сэтгэл санааг дээшлүүлж стрессийг бууруулдаг гэсэн байна. За тэгэхээр аж жаргалтай 50 хүүхэд хичээлдээ улам сайн төвлөрч, ой тогтоолтод сайжирч, суралцах чадвар нь бас дагаад нэмэгддэг. Тиймээс хүүхэд тоглохдоо зөвхөн хөгжилтэй байгаа мэт харагдаж байгаа байж болох ч яг үнэндээ цаагаараа тархиа хөгжүүлж суралцахдаа өөрийгөө бэлтжээ. Ийм учраас манай СИСУ сургуулийн гол философи бол сургалт ба тоглоом байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд суралцсангаа тоглож байдаг болон тоглонгоо суралцаж байдаг. Энэ аргаараа бид хүүхдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна бие махбод, сэтгэл зүй, оюун ухааныг гурван зэрэг хөгжүүлж байдаг. Тоглоом бол зөвхөн хүүхэд байхын нэг хэсэг биш. Харин тэдний суралцах чадварыг дэмжих хамгийн чухал хэрэгсэл.